Бид бол зөвхөн албан тушаалтнуудад хайрцаг тооцоо зогсохгүй цаашаа шалгуулъя гэж бодож байгаа. Цаашаага бүр өмнөх үеийн хотын удирдлагуудын хийсэн газрын наймаа, за мөн худалдан авалтууд, за мөн нууцад оруулсан бүх гэрээ хилцээрүүдийг бүгднийг нийл болгохоор хуулийн байгууллагад хандаж байгаа. Улсын хурлын гишүүнүүд би бас энэ чиглэлээр илүү ажиллах болно. Ингээд энэ бол нэг хэрэг дарагдаад өнгөрдөг гэж болохгүй. Энийг дахиж хийхгүй бол өнөөдөр бүгдээрээ ажиллах тооцох хэрэгтэй юм аа. Бүгдээрээ өнөөдөр хам хэрэгтэн болсон байгаа шүү. Энд байгаа хэвлэл мэдээллийн ажилтнууд сошиал дээр мөн энэ асуудалд бухимдлаа илэрхийлсэн бүх иргэдийг бүгдийг нь хуулийн байгууллагад өгнө гэдгээ бол хэвлэл мэдээллийн хурлын үеэр Солонгосын тэр хоёр нөхөр зарласан байна. Бид нар үүнийг нэр төртөө хүлээж авч байгаа. Ийм болохоор бид нар Солонгосын ерөнхий прокурорын газар болоод цагдаа ерөнхий газар, эрүүгийн цагдаагийн газар руу хандж байгаа тэнд хуулийн багтаага за мөн Солонгосын хуулийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай холбогдоод ажиллаж байна. Үүнийг ард түмтэйгээ, иргэдтэйгээ, за мэргэжлүүдтэйгээ нийтээрээ бүгдээрээ ард нь гарч иж ийм улааг зогсоох юм аа. Үндэстэн дамсан улгаа хийдэг ийм нөхцөлийг гаднаас нэг хоёр нөхрийг авчираад уучлал гуйлгаад тэгээд иргэдийг тайшруулна гэдэг ийм сценаар явж байгаа бол энийг хүлээж авахгүй.